Йоо. За юу яцхан guys, та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдөр гэх юм бол нэгэн гайхалтай хүн болгоны мэдэх энэ хүн өнгөрөөд одоо аль хэдийн 29 жил болж байгаа ч гэсэн те өдий хүртэл энэ хүний нэр дурсагцсаар л байна. Рэпийн түүхэндх одоо хамгийн домог болсон рэпер гэж хэлж болохоор та бүхний мэдэх Tupac-ийн талаар та бүхэнд ярьж өгөхөд бэлэн болоод байна. За олон юм ярилцлага хөдөлгөөн бичлэг рүү орё гэж бодож байгаа ч гэсэн намайг дэмжиж дор байгаа хэсэгт лайк болоод бас subscribe дараад өгөөрэй. Одоо юм ярилцлага хөдөлгөөн шууд бичлэг рүү орцгоё guys. За Tupac-ийг бол та бүхэн дууг нэлээд сайн мэдэх байх. Жишээ нь одоо миний дуртай дуу гэх юм бол Chance гэдэг нэртэй дуу. Тэгээ дээрэс нь Dear Mama гэдэг нэртэй дуу ч байт юм уу те. Энэ мэдчлэн Tupac-ийн яг нэг хипхопын скил гэх юм уу те. Яг тийм рэпийн скил гэдгээрээ тийм амар алдартай биш. Амар тийм скилтэй рэпер байсан нүгэл бас яг тийм биш. Тэгээ юугаар амар алдартай, юугаар ингэж хүмүүст хүрсэн юм бэ гэхээр Tupac-ийн хувьд гэх юм бол хүний сэтгэлийг хөдөлгөх тийм дуугаараа тэгж хөдөлгөх тийм төрөлхийн тийм авьяастай байсан гэж хэлж болно. Тэгээ өөрийнхөө тэр Dear Mama гэдэг дуу, Chance гэдэг дуугаар ч юм уу те хүмүүсийн тэрхүү яг сэтгэлийн тэр утсыг амар хөндөж чадсан учраас рэпийн түүхэнд мөнхлөгдөж үлдсэн баггүй юу. Эндээ одоо яг хуу rap god гэвэл Eminem гэж ярьдаг ч гэсэндээ тэрнээс илүү гэж ярил Tupac-ийг хүмүүс бол ярьдаг. Гэхдээ яг хуу мэдээж хэрэг энэ хүн бол маш богино 25 наснда өөд болсон байгаа. За тэгэхээр энэ хүний товчхон одоо амьдралын яри. Тэгээд яг би гүнзгий бол ярихгүй шүү заяа. Амар гүнзгий бол ярихгүй. Тийм болохоор дутуу юм үлдээл яалаа хийлээ гэж байгаа хүмүүс хэлэхэд бол угаасаа дутуу юм үлдээсэн зөндөө байгаа гэж хэлээ. За 1971 оны 6 сарын 16-нд Америкийн Нью-Йорк хотын Манхэттенгийн Харлемд ерөнхийдөө төрсэн байгаа. За тэгээд аавынхаа талаар ерөнхийдөө ээжээсээ ингээд асуудалсуудаа байд юм байна л да. Миний аав хин гэдэг юу гэдэг юм уу. Ээж нь юусоо хариулдаггүй байсан. Ерөнхийдөө аавгүй өссөн гэсэн үг. Гэхдээ яг аавынх нь нэрийг тавхад хэлье. Billy Garland гэдэг нэртэй. Tupac-ийн хувьд жоохон насан туршныхаа дараа аавынхаа талаар мэдсэн. Ээжийнх нь нэрийг болохоор Afeni Shakur гэдэг нэртэй байгаа. Тэгээд ээж нь болохоор Black Panther гэдэг нэртэй. Та бүхний мэднэ шүү дээ. Avengers-ийн Black Panther гэдэг нэртэй адилхан тийм улс төрийн тийм хөдөлгөөн гэх юм уу, бүлгэм гэх юм уу те. Тиймэрхүү юмд хариалагддаг байсан ба. За энэ Black Panther гэдэг нэртэй хөдөлгөөн нь ямар очтой хөдөлгөөн байсан юм бэ гэхээр тухайн үеийн одоо нигер гэх те харуудын боолчлол ч юм уу те арьс өнгөний ялгуурлал Америкт байсаар л байсан байхгүй. Тийм учраас яг тэр арьс өнгөний ялгуурлал боол гэдгээр одоо харах үндсийг зогсоох маягаар одоо ялгуурлан гадуурлалаас сэргийлэх тийм хөдөлгөөн байсан. Бас дээрэс нь тэрхүү хөдөлгөөн нь ямар учиртай зүйлсийг хийдэг байсан бэ гэхээр тэрнээс гадна одоо хар арьстай хүмүүст газар нутгийг өгөх ч юм уу те газар нутгийг бий болгох талаар тийм үйл ажиллагаа явуулдаг яг хар амьстай хүмүүсийн талд өрнөдөг тийм хөдөлгөөн. Тэрнийх нь одоо нэг гишүүн ээж нь байсан байгаа. Тэгээ ээжийнх нь хувьд гэх юм бол энэ хөдөлгөөнд явдгаасаа гадна хар тамхины хамааралтай байсан. Ерөнхийдөө донтолтой байсан гэсэн үг. Тэгээ хар тамхины донтолтоосоо болоод хүүхдээ бас харж чаддгүй. Тэгэл нэмдэж хар тамхины донтолттой тийм үнэтэй цуг байхаар ямар олиг байх вэ те. Тэгээ тэрнээсээ болоод шороо оронд ингээд байнга орж гардаг тийм амьдралтай байсан. Тэгээ Tupac-ийн хувьд бол ээжээсээ болоод бас нэлээд хэцүү амьдралыг бол үз туулсан байгаа. Тэгээд 12 наснда анх удаа тайзан дээр одоо тийм жүжигний юугаар гарч үзсэн байдаг байхгүй сургуулийнхаа. Тэгээд тэр үед Tupac-ийн хувьд гэх юм бол тайзан дээр гараад тэр хүмүүсийн одоо зэрэтэлч гэх юм уу те тэр хүмүүсийн өөрт нь хандж байгаа байдал өөрийнхөө тайзан дээр бие авч явж байгаа байдлыг хараад би юу нэг тайзан дээр айгүй авьяастай юм биш үү. Ирээдүйд би алдартай болох юм байна гэдгээ анх удаа ойлгож ухаарсан байгаа. Tupac-ийн хувьд гэх юм бол Нью-Йоркийн Bronx тэрхүүд амьдардаг байсан. Тэгээд бас нөгөө нэг ээжийнх нь хар тамхи холбоотой те амьдралаасаа болоод Калифорниуд 17 онд амьдардаг бас ерөнхийдөө нэлээд хэд удаа нүүсэн байт юм бэлээ. Яг амьдрал нь ядуугаа шүү дээ. Ганц би ээж хүүхдээ өсгөнө гэдэг бол тийм амар зүйл бол биш. Калифорниуд 17 онд нүүсэн. Тэгээ тэр үед нэг харамсалтай үйл явдал тохиолдсон байхгүй. Энэ болохоор хар тамхины хүнд донтолтой болсон ээж нь хүүхдээ ерөнхийдөө асарч чадахгүй хэмжээнд хүрсэн. Тэгээ угаасаа 17 наснд хүрсэн гэсэндээ яг Tupac-ийн хувьд гэсэндээ нэлээд өөрийгөө аваад явчих насн дээр хүрсэн. Гэсэн ч ээж нь хар тамхины хүнд донтолтой болохоос нэлээд хов хүнийх нь хувьд хэцүү шттэ тий. Тэгээд Tupac болохоор яг энэ үеэс ахуулаад энэ хэцүү зовлонтой энэ хэцүү амьдралыг үз туулсан болохоор энэ үеэс ахуулаад албан ёсоор өөрийгөө рэпер болъё гэж мөрөөдөлтөй болсон байгаа. Тэгээ 20 наснда анхны одоо дебютээ хийсэн. Тэгээ дебютээ хийгээд 21 наснда Juice гэдэг нэртэй кинонд тоглосон. За энэ нь болохоор ганцхан Juice гэдэг нэртэй кинонд биш. Тэгээд Poetic Justice гэдэг нэртэй кино. Тухайн үедээ одоо найзалж байсан Hayden Jack, Jimmy Henchman гэдэг нэртэй бас нэг найзтай байсан байгаа. Эдгээр жоо нэлээд бүтггүй гараад хар тамхи 8 байлн тэр ч утгаа зэвсгийн 888 хүртэл хийдэг. Ер нь л
нилээн бүтэхгүй байнга зодон онцгон хийж явдаг юм те. Иймэрхүү гаруудтай Tupac нийлдэг байсан байгаа байхгүй. Тэгээ яг кино миноор гайгүй амжилт олоод дуу мундсан гайгүй амжилт олоод явж исэн тухайн үед 1993 оны 11 сард болохоор тэр Pac-ийн найз нь Hayden Jack гэдэг нэртэй гар болохоор Ayanna Jackson гэдэг нэртэй эмэгтэйг Tupac-тай нийлсэндээ хүчинтсэн гэдэг нэг хэрэгээр шүүх хуралд хүртэл оролцохоор болсон байгаа. Тэгээ энэ шүүх хурал бас нэлээд удаан үргэлжилсэн. Тэгээ 1994 оны 11 сарын 30-нд тэр үед одоо Biggie тэгээд Didi энтертэй нэлээд дотн байсан бохоггүй. Тухайд Bad Boy гэж одоо нэрлэдэг байсан тэр эдийг. Тэгээ Bad Boy энэ нэлээд бие биентэй дотн тэр ч бодгоо Tupac-ийн хувьд гэх юм бол Biggie-гээс өмнө амжилтанд хүрсэн бохоггүй. Рэпийн яг урсгал нь яг амжилтанд түрээд гайг од болоод явж хахад Biggie-гийн хувьд жоо амжилтанд түрээгүй байсан. Тэгээ тэр үед бол найз нь учраас Biggie-тэй хамт одоо rhyme хийж байгаа тэр клип юмнууд нь байдаг. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө Biggie-г нэлээд дэмжээд өгшөө ингээрэ тэгэрэ гэж нэлээд хоорондоо дотнд байсан. Тэгээ 1994 оны 11 сарын 30-нд Jimmy Henchman гэдэг нэртэй артистийн одоо Manhattan-гийн студио руу явсан байгаа. Тэгээ энэ студио руу орох гэсэн Pac-ийг 3 залуу гарч ирээд тэгээд эсэргүүцэл үзүүлэнгүүт нь шууд буудсан байгаа. 5 удаа буудсан гэдэг юм байлээ. Тэгээ энэ үеэс болохоор Dexter Isaac гэдэг нэртэй залуу буудсан гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор Henchman гэдэг тэр нэг студийн артист залуу. Энийний захиалгаар буудсан гэдгээ өөрөө гэрчилсэн заяа. Тэгээд буудсан дараа болохоор Tupac-ийн явдаг юм бол хэсэг хугацаанд ингээд алхаж чадахгүй суугаа одоо хүний тэрэгтэй хүртэл ингэж явж исэн. Тэгээд тэр үед болохоор шүүх хурал нь дуусаагүй. Тэгээд шүүх хуралдаа оролцох гэж явж байгаад тэгээд яг шүүх хурал нь азар одоо ямар нэг гимнэг үлгүү гэдгээр шийдэгдэж гарсан. Гэсэн чи Tupac-ийн хувьд л шоронд орлого өнгөрлөө гэж баярлсан чинь нөгөө нэг Hayden Jack гэдэг нэртэй нөгөө бүтэхгүй найз байгаа шүү дээ тий. Тэр найз нь болохоор хар тамхи тэр нөгөө 98 янз бүрийн муу хэрэгээр Tupac-ийг одоо гөрцөн гэх юм уу? Энэ хийсэн ч гэдэг юм уу те. Тийм байдлаар гөрцөн. Тэгээ Tupac-ийн хувьд гэх юм бол эннээс болоод шоронд орохоор болсон. Уг нь яг $3 сая төлцсөн байсан бол тухайн үед шоронд орохгүйгээр өнгөрөх байсан. Гэхдээ мэдээж зэрэг Tupac-ийн хувьд дөнгөд од болоод гачирж исэн үе те. Юуныхан тэр $3 сая болоор байх уу? Мэдээж тэр долларыг төлж чадаагүй шууд шоронд орохоор болсон. Тэгээ шоронд орсныхон дараа цэнд Tupac юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хинч битгий итэг. Хүнд ерөөсө битгий итэг. Би өөрийнхөө найз нарыг одоо цуг ингээд авч явдаг байсан. Хаяхгүй ингээд аль нь бие бинийгээ ингээд дээш нь татаад явъя гэж бодсон. Гэтэл миний ар нуруунаас ингээд хутга зоосон ухааны юм яриад be to yourself, stay to yourself, trust nobody. Trust nobody. After dog. You know what I mean? Straight up. My closest friends did me in. My closest friends, my homies, people who I done took care of their whole family. I done took care of everything for them, looked out for them, put them in the game, everything turned on me. Fear is stronger than love. Remember that. Fear is stronger than love. All the love I gave didn't mean nothing when it came to fear. Гэрчлэлт маяг юм хийсэн байгаа шоронд байхдаа Tupac-д хинч итэг гэсэн тиймэрхүү философтой болсон. Найзынхаа одоо мэдээж өөрөө хамгийн гол нь буруу та зүйл юм л өөрөө бүтэхгүй гараатаа нийлсэн нь бол өөрийнх нь бол юу нь бол буруу гэж хэлж болохоор. Тэгээд тэрний дараа болохоор Tupac шоронд байсан бас нэлээд хэцүү зүйлийг үзчихсэн те. Тэгээд Suge Knight гэдэг нэртэй тухайн үеийн одоо Dr. Dre тэгээд дээрээс нь Snoop Dogg энтертэй хамтарч ажиллах студ гаргадаг байсан. Бас нэлээд бүтэхгүй гар зэ. Нэлээд бүтэхгүй гар. За энэ бүтэхгүй гар гэхдээ яг Tupac тэрхтөө туслаад за би чамаа ингээд тухайн шор моронд орсон жоохон карьер ингээ унцсан байгаа шүү дээ тий. Би чамаа ингээ спорт хийя. Чи надтай ингээд би чамаа чи ингээ миний харьяалд орсон тий. Одоо ингээд хинч Tupac-т гар үрж чадахгүй ухааны юмраад бүр ингээ тайдмаасан дээр хүртэл гэж хэлж ийсэн байлээ. Тэгээд 1995 оны 10 сард одоо Tupac албан ёсоор суллагдсан. Тэгээд тэр үед болохоор нэг шоронгийнх нь үлдсэн одоо тухайн үед хэдэн сая долларч үлдсэн тий $2 сая юм $3 сая үлдсэн юм тий. Тэрийг болохоор ингэхдээ Suge Knight-аас яг төлсөн байгаа мөнгөний. Тэгээд төлөөд албан ёсоор яг суллагдаад чөлөөтэй болсон. Тэгээд Tupac-ийн хувьд гэх юм бол Biggie тэгээд Didi энтерийг бол нэлээд ялангуяа Biggie-г бол нэлээд үзий ядсан байсан. Яг л Bad Boy эднээс болж буудуулаад дээрээс нь тэр нөгөө нэг балаа найзтаасаа болоод шоронд ороод тэгээ та нар бол үнэхээр найз биш новш ар нуруунаас хутга зоодог та нар бол ингэж хүн гүрдэг тиймэрхүү байдлаас болсон нэлээ үзэн ядсан тэр эдийг. Тэгээ Biggie энэ хоёрын одоо тухайн үед нэлээ явсан. Хоорондоо бүр ингэж тухайн үеийн яг рэперуудын бүр амар том дайн болсон гэсэн гангстеруудын дайн баг л. Тэгээ энэ хоёрын дайн нэлээ үргэлжилсэн бие бинийгаа дийлсэн амар сайн найз байсан шүү дээ тий. Гэхдээ яг энэ бол Biggie тэ ялангуяа тэр Didi-гийн байлаар явуулганаас болж ерөөхдөө буудуулсан гэдэг нь бол ер нь бол тодорхой байсан байхгүй тухайн үед. Тэгээ энэ хоёрын ингээд нөө дайн үргэлжлсэн. Энэ болохоор East with West гэж ерөөхдөө сэтгүүл дээр хүртэл гарч ирсэн юм байлээ.
Тэгээ 1996 оны 9 сарын 7-нд маш харамсалтай зүйл болсон. Энэ болохоор та бүхэнд өмнө Майк Тайсны тоглолт гэнэ. Майк Тайсны талаар ярьж явах үед болохоор хэлжсэн шүү дээ. Майк Тайсон яг шоронд байхад Tupac ирж нэлээд уулздаг байсан. Тэгээ нөө харт амх те гимтэргийн талаар хоорондоо ярьдаг байсан. Амар сайн найзд байсан байхгүй. Тэгээ Vegas-д болсон тухайн Майк Тайсны тоглолтыг үзэхээр очсон. Тэгээ Майк Тайсон тоглолт ерөөхдөө 1 раунд TKO ялдаар Майк Тайсон ялдаар өндөрсөн. Тэгээ тоглолт дуусаад яг гарсны дараа тэр зочд буудалд болохоор тухайн үед яг дайсгандчихсэн тэр бүлэгмийн Орландо Андерсон гэдэг нэртэй нэг залуу хурчрээд муудалцсан. Тэгээ хоорондоо ингээ бүр зодон үсгээд нэлээд юм болоод тэгээд тэр нь камерын дээр бичигдсэн байт юм билэ. Тэгээд тэр үед яг хамгаалагч ирээд салгаад тэгээд нөгөө үед ингээ тустай явсан. Тэгээд тэрхүү зочд буудлаас гараад BMW-тэй Suge Knight-тэй цуг болохоор Suge Knight-ийн ажилуулдаг клуб руу хоёлоо явахаар болсон. Тэгээд яваад дунд нь байж байгаад яг нөгөө нэг гэрлэн тохио хүлээгээд ингээ зогсож байгаа шүү дээ. Машинтайгаа BMW-тэй зогсож байсан чи хажууд нэг цагаан өнгөтэй Cadillac ирээд зогсоод тэгээд буун дугаараад тэр хоёрыг хоёуланг нь буудсан. Тэгээ яг хөө Suge Knight-ийн хувьд бол нэг тийм амар үхлийн шарах марх бол аваагүй. Тэгээд эмнэлэгт хүрэгцсэн. Тэгээд хоёулаа мэдээж эмнэлэгт хүрэгцсэн. Тэгээд тэр эмнэлэгт хүрэгдээд 6 хоногийн дараа ерөнхийдөө Tupac харамсалтайгаар эмнэлэгт байж байгаад одоо өвчнөө дийлэхгүйгээр өөд болсон байгаа. Тэгээд тэр Орландо Андерсон гэдэг нэртэй гартаа муудалцсан. Тэгээд хамгаалагч ирж болоосон энэ төргээл. Тэгээд тэр асуудал болоод тэгээд тэрнээс ерөнхийдөө яг нэг асуудал болсон. Яг Biggie-ийн хооронд хүмүүсэндээ энэ Biggie тэгээд энэ Tupac хоёрын diss тэгээд энэ хоёрын дайн болж байсан шүү дээ. Яг зүгээр нэг рэперүүдийн дайн биш. Энэ бол түүхэнд үлдсэн бараг дайн гэж хэлж болно. Тэгээд энэ нь бол сүүлд нь ингээд хохирч нь ингээд 25 наснда өнгөрсөн Tupac хохирч болчихж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хэрэг ингээд өндөрлөөд манайхын нэг зоргийн аллага болсон шүү дээ тий. Зоргийн аллагатай адилхан энэ амар тодорхой хэрэг болсон. Тэгээ яг Biggie захиалагч болоод алсан ч бас тодорхойгүй. Тэгээд яг хин алсан тодорхойгүй. Тэгээд тэр хэрэг ингээд шууд хаагдсан байхгүй. Айгуу сонир хаагдсан. Тэгээд тэр хэрэг ерөөсөө тэр хэрэг ингээд мөржсэн цагта 27 жил гээд 2023 он 9 сарын 29-нд албан ёсоор мэдгэл хийсэн байдаг байхгүй. Тэгээ энэ нь болохоор Dwayne Cade Davis KPD гэдэг нэртэй тухайн үед бас дайсганджсэн тэр бүлэгмийн нэг толгойлогч байсан нэг залуу гэдэг байхгүй. Энэ болохоор Tupac-ийн алуурчин гэдэг нь ерөнхийдөө нотлохоо олдоод тодорхой болсон байгаа. Тэгээ энэ KPD нь болохоор 2018 онд болохоор өөрийнхөө одоо хүзүүг орох юм хийсэн байгаа байхгүй. Тэгээ Tupac буудсан гэдэг нь подкаст гэх нэг одоо телевизийн нэвтрүүлэг янз бүрийн юмд орж явахдаа баг тэрийг хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгээд тэр жил KPD олон подкаст тэгээд янз бүрийн юмд орж явахд өөрийг хүлээн зөвшөөрөөд тэр ч удаа Murder Rap гэдэг нэртэй альбом дээр болохоор Diddy-гийн захиалгаар KPD болохоор өөрөө болохоор тэр нэг Pac-ийн толгойд сая доллар Diddy амлсан гэдэг юм байлээ. Алуул сая доллар өгье гэдэг. Tupac-ийг ерөнхийдөө тэр амлсан захиалгаар нь аалсан гэдэг. Тэгэхээр энэ яг нэг тэр нэг альбом дээр нэг жоохон юм рекордер юм бичигдсэн. Яг тэр хоолоо нь яг тэр нөө хиний хоолоо KPD-гийн хоолоо мөн байсан уу бас Diddy үнэхээр захиалга өгсөн үг нь одоо хүртэл тодорхой болоогүй. Тэгээ Diddy-гийн та бүхэн мэдэн шүү дээ одоо шоронд ороод яаж байгаа вэ те хүн амтан тэгж нэг ямар олон эрэгтэй хүмүүсийн тийм гомо балер тийм хэрэг хийсэн тийм залуу шүү дээ те одоо хүртэл их балер хэрэгүүд нь явж байгаа. Тэгээд одоо хүртэл шоронд ороод энэ зэрэг Diddy-г хүлээн зөвшөөрөөгүй захиалагч нь байгаа гэдгээ. Хэрвээ магадгүй Diddy Tupac-ыг алсан яг аллагын захиалагч байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх юм бол энэ хэрэг ингээд бүр тодорхой болох байхгүй. Тэгээд ямарч адуурч нь тодорхой болсон мөртлөө одоо яг захиалагч нь ерөөдөө яг баг Diddy байх нь баг ойлгомжтой болж байгаа. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрөөгүй нотлох баримт нь хангалттай цуглараагүй болохоор зүгээр юм таамаг төдий юм болоо авчиж байгаа. Тэгээд энэ гайхалтай алдартай рэперийн талаар та бүхэнд маш товчхон ярьж өглөөс судалгааны юм бас би нэг Японд дээр судалдаг болохоор нэг сайн бол олдоогүй. Яг дутуу үлдээсэн зүйл бол зөндөө байгаа. Тэгээд яг та бүхэн таалагдвал намайг дэмжиж subscribe болоод лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр бол бас нэг алдартай гайхамшигтай үнэн талаар та бүхэн ярьж өгөх болно. Намайг үргэлж дэмжих баярлалаа. Одоо миний subscribe 84,000-тай байгаа. Удахгүй 85,000-аас болчих байх. Тэгээд ер нь бол 100,000 руу би бол амар хичээж байгаа. Тэгээд хичээгээд явж байгаа болохоор та бүхэн намайг аль болох дэмжиж өгвөл би маш хурдан ч яах вэ? Аль болох хурдан 100,000 хүрэх боломжтой. Тэгээд намайг үргэлж дэмждэгт үнэхээр их баярлалаа. Тэгээд энэ бичлэгийг бас хийсэндээ баяртай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаад түр баяртай.